Сайн мэдээ. Газар даагуурх дулааны шугам хоолой цоорч гэмтснийг илрүүлэх багжтай болжээ. Хөгжилтэй орны том хотуудын газар доорх хот түнэлийн систем төвлөрсөн байдаг. Харин манай улсын газар доорх хот шороонд булаатай байдаг нь ямар нэгэн гэмтэл гарсан үед зарч янзлахад хөрөнгө санхүү хийгээд хөлбөмбөр их зарцуулагддаг. Харин үзэгч таны харж байгаа энэ багаж бол газар доорх дулааны шугам хаан цоорсныг мэдэрч чадах хүчин чадалтай. Манай хотод хэрэгтэй тоног хөрөмж юм. Тэгээд одоо ингээд за энэ шугам хавцаад байна гэх тэнийг ингээд бариад энэ дээр ингээд дарна штэ. За ингээд явах энэ дохоо өгнө штэ. Дээд гэдэг ингээд за энд л байна. За тэгээд ердөө энэ чинь ийм л юм байна. Ингээд явчих. Байхгүй яг одоо бид нар аваад удааг байгаа ч гэсэн бас ганц хоёр газар ажилтаа үдсэн. Яг л гарч ирж байна. Нарийн ер нь алдаагүй үдсэн. Энэ нь болохоор шугам хагарсныг одоо энэ усны алдагт гэж байгаа. Бид нар бол мэрэгжлийн хэллэгээр ярьж штэ. Тэгтэл энэ одоо хэдийн шугам хаана хагарцсан гэдгийг тий энэ хоёр ингээ антин шиг юм байгаа. Ингээд байрлуулаа. Тэгэл энэ хооронд чинь за энэ компьютер дээр чинь бүх юм хараг янаад энд гараад ирсэн. Энд хагарцсан бай тий. За энийг шийдвэрлэе. Тий ингээд барьж явдаг байхгүй. Энэ мэд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар бүрэн тоноглогджээ. Бид нар чинь хуучин ийм одоо багажнууд ирдэг байсан бол гараараа ухна ийм техник байхгүй бол тий одоо патришка шатаагаар ухдаг байсан шүү дээ. Би одоо яг л тийм энэ дээр ажиллаж байсан шүү дээ. Хоёр үйлдэлт экскаватор, шугам хоолойг угааж цэвэрлэх хүчин чадал бүхий автомашин, нийслэл захилгааны доголдол гарч харанхуй болсон тохиолдолд хотыг бүхэлдэнд гэрэлтэх хүчин чадал бүхий 3 трансформатор байна. Өндөр хүчин чадал бүхий эдгээр тоног төхөөрөмжүүдийг 2012-оос 2015 оны хооронд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан гэх сайн мэдээг тус газрын дарганд хэлсэн юм а. Энэ жилийн хувьд бол одоо 2015-аас 2016 оны энэ үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд бол манай байгууллага өөрсдийнхөө хөрөнгөөр 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажил, 1.3 тэрбум төгрөгийн урсгал засварын ажил, нийслэлээс 2 тэрбум төгрөгийн шугам шилжээний ажил, 890 сая төгрөгийн парк шинжилт тоног төхөөрөмж ингээд авсан. Үндсэндээ 6 тэрбум төгрөгийн ажлыг одоо бид хийж гүйцэтгэж үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангасан байна. Тоног төхөөрөмжийн шинжилгээс гадна газар даагуурх шугам шүлжээний 40%-ийг шинжилсэн нь нийслэлчүүдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн давхар дуулгах сайн мэдээ юм. Дэлхийн нийтийн жишээг газар доорх түнэлийн системийг нэвтрүүлэх ажил 1-р хорооллын газруудад хийгдсэн байна. Нийслэлчүүдийн цахилгаан дулаан усны хангамжийн асуудлыг хариуцсан ажилдаг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрынхан аливаа эрсдэл гарсан үед 4 жилийн өмнөх шиг нүцгэн гараараа ажиллах шаардлагагүй болж бүх үйл ажиллагаа нь бүрэн автоматсан сайн мэдээг үзүүллээ. Цаавар гарсан манайх бол бүрэн бүрэлдэхүүн ажиллахад бол асуудал байхгүй шүү дээ. Сайн мэдээ. Авиас хөтөлбөр хэрэгжснээр дэлхийд өрсөлдөх Монгол авиаснуудыг төрүүлж байна. Ерөнхий боловсролын дунд сургуульд авиас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр эерэг хандлагыг бий болгож байгаа сайн мэдээг одоо үзүүлье. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ерөнхий боловсролын 220 сургуульд дугуйлан секц хичээлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж авахтан зориулж сургууль тус бүр 10 сая нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Авиаслаг монголчуудыг тэргүүлсэн дархны ихшгэлэн чимээ хамтлагийнхны амжилт бол авиас хөтөлбөрийн үр дүн гэдгийг боловсролын салбарын сайрхан онцолж байна. Тэгээ 10 сая төгрөгийн одоо 2 сая 500-ийн жамын орлого багшид тэр нөгөө хөгжмийн зэмсгийн хэвтэн оюуны сургуулийн захиргаанд зарцуулсан байна. Тэгээд тэр анхны хөгжмийн авиас хөтөлбөрийн санхүүжилтээр хийгдээд анхны хүүхдүүдээ сонгож аваад 2 жилаараа хичээсэн үр дүнд монголчуудын авиасыг тэргүүлж байна гэдэг. Авиас хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрс суурийг бий болгоход өнгөрсөн хугацаанд баггүй анхаарсны нэг жишээ нь ерөнхий боловсролын сургуульд дугуйлан секц хичээлүүлсэн багшийн ажлын урамшуулал зориулан жишээ нь ерөнхий боловсролын сургуульд дугуйлан секц хичээлүүлсэн багшийн ажлын урамшуулал зориулан 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон явдал нь байна. Ингэснээр 2013-аас 2015 онд 500 орчим сургууль дугуйлан секц хичээлүүлдэг болсон байна. 2012 онд нийт хүүхдүүдийн 20% нь дугуйлан секцэд хамрагддаг байсан бол одоо хүүхэд тус бүр 1-2 дугуйлан секцэд хамрагддаг болжээ. Авиас хөтөлбөр бол өөрөө хүмүүсийн хандлагыг маш сайн эерэг болгож чадсан. Үнэхээр хүүхэд болгоно чаддаг зүйл гэдэг юм байна. Багш болгон үнэхээр чаддаг зүйлээр бас хүүхдээ хөгжүүлж болох юм байна гэдгийг итгэл байдаг. Дээр нь эцэгчүүд миний хүүхэд ингэж хөгжиж байгаа үед би ингэж дэмжиж болох юм байна гэсэн ийм хандлагад орж байна. Урлагаар дамжуулан хүүхдэд зөв төлөвшөл хүмүүжил олгож байгаа авиас хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн мэдээ онцлоо. Сайн мэдээ.